За одоо бүгд атомын бүтцийг бол мэдж байгаа шүү дээ, тийм ээ. За хүчил төрөгч гэдэг элементийн атомын бүтцийг зурцгаая. За хүчил төрөгч эхний давхраандаа хэдэн электронтой вэ? 2. Өө зөв. 2 электронтой. За 2 дахь давхраандаа хэдэн электронтой вэ? 6. Өө зүйтэй. 6 электронтой. За бүх нэг электроныг цэнхрээр тэмдэглэчихье. 2 3 за 3 4 5 багшийнхны бал жоохон уртсаад тийм шүү. 5 тэр. За 6. За ус төрөгч хэдэн электронтой юм бэ? 1. 1 электронтой. Ус төрөгч одоо өөрийнхөө 1 электроныг очоод хүчил төрөгчтэй нэгдүүлж байна. Одоо усны молекул үүсгэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр яг нь ус төрөгч очоод хүчил төрөгчтэй нэгдлээ. Тэгсэн чинь юм шүү дээ, элемент болгон гадаад давхраанд 8 электронтой байхыг ирмэлцээд байгаа шүү дээ. Хүчил төрөгч нэг ширхэг ус төрөгчөөс 1 электроныг аваад нийт гадаад давхраанд хэдэн электронтой болж байна? 7. Тэгэхээр шүү дээ, хүчил төрөгч дахиад өөр нэг ус төрөгчтэй нэгдэхээр шийддэг байна. За ингээд хүчил төрөгч бол гадаад давхраандаа 8 электронтой болчихлоо. За тэгсэн чинь хүүхдүүдээ энэ дэвштэй химийн холбоо гэдэг зүйл бий болж байна. Хараа ус төрөгч хүчил төрөгч хоёр хоорондоо холбогдож байгаас энд нэг химийн холбоо. Энд бас ус төрөгч хүчил төрөгч хоёр холбогдож байгаас энд бас нэг химийн холбоо бол бий болж байна. За тэгэхээр энэ химийн холбоо гэдэг зүйл бол ингэж бий болдог юм байх нэ. За химийн холбоо. Тэгэхээр химийн холбоо бол яг нь элемент бүр гадаад давхраандаа 8 электронтой болох ирмэлцэлтэй. Тэрхүү ирмэлцлээс бий болдог зүйл байх нэ. Хүүхдүүд минь энэ зургийг зураад аваарай. Хүчил төрөгч гадна талынхаа давхраанд 6 электронтой. Тэгээд яг нь 8 болохын тулд 2 ширхэг ус төрөгчтэй нэгдээд байна. За тэгээ хүчил төрөгч ус төрөгч хоёр нэгдэж байгаа. Тэгэхээр хэсэгтэр болохоор химийн холбоо гэдэг зүйл бол бий болд юм байна. Химийн холбоо гэж хоёр химийн элемент хоорондоо холбогдож бий болгодог зүйл юм байна. За энэ зургаа зураад авсан хүүхэд болгон гараа өргөх туршлага дээрээ дарчих юм шүү. Ингээ одоо өргөцсөн байгаа хүүхдүүд бүгдээрээ буулгач. Энэ өмнөх гараа өргөсөн туршлага юм шиг байна. За одоо яг энэ зургаа тэмдэглэсэн хүүхдүүд гараа өргөх туршлага дээрээ дараарай. За зурж байгаа болчихсон бол гараа өргөх туршлага дээрээ дарах нь шүү. За болчихлоо. Хүүхдүүд зураад авчихсан байна. За тэгэхээр хүүхдүүдээ химийн холбоо гэж бол ингээд хоёр химийн элемент хоорондоо холбогдоод тиймд бол гарч ирдэг зүйл юм байна шүү дээ. За тэгэхээр химийн холбоо бол дотроо штэ те ямар элементүүд хоорондоо холбогдсон юм бэ гэдгээс хамааруулаад хэд хэдэн төрөл байдаг аа. За ийм 5 төрлийн химийн холбоо байдаг юм байна. За хүүхдүүд химийн холбоог үүсгэх механизмаар нь 5 төрөл болгоно ангилнаа гэд энэ 5 төрлийн химийн холбоог дэвтэр дээрээ сайхан суулаад бичээд авчих нэ. За энэ 5 төрлийн химийн холбооны талаар өнөөдөр бүгдээрээ үзэх гэж байна. Тэмдэглээд авсан хүүхдүүд гараа буулгах туршлага дээрээ дарах юм шүү. Одоо бүгдээрээ гараа өргөх туршлага дээрээ дарсан байгаа маань.
За хүүхдүүд ийм 5 төрлийн химийн холбоо байдаг байх нэ. Ионы холбоо, ковалент холбоо, металлын холбоо, ус төрөгчийн холбоо, донор рецептор холбоо. За тэмдэглэж авсан хүүхдүүд гараа өргөж гинөө болгож гинөө. Өргөжийн. За Болгож ааш тагшаа. за тэгвэл одоо өргөөд явчих уу? За бүх хүүхдүүд болцсон юм байна уу? За тэгэхээр хүүхдүүдээ одоо яг жинхэнэ өнөөдрийнхөө хичээл орж байна. За тэгэхээр хардаа ионы холбоо гэж юу хэлдэм бэ хэрэгтэй те? Металл биш хоёр хоорондоо холбогдсон байх юм бол ионы холбоо гэж нэрлэнэ. Металл биштэй холбогдсон. Жишээ нь натрий чинь металлтэй, хлор металл биш, кальций металл, хүчилтөрөгч металл биш те. Одоо бүжиглж байгаа хүүхдүүдээр дүрслэх юм бол эрэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхэд хоёр хамтдаа бүжиглж явах юм бол ионы холбоогоор холбогдсон байна гэсэн үг. За хоёр металл биш хоорондоо холбогдсон байх юм бол ковалентийн холбоог нэ. За хардаа хоёр металл биш нь шүү дээ тий. Хоёр өөр металл биш хамтдаа байх юм бол туйлтай ковалентийн холбоо. Хоёр ижилхэн металл биш байх юм бол туйлгүй ковалентийн холбоо гэж нэрлэдэг. Жишээ нь энэ дээр хоёр эмэгтэй хүүхдээ гоц ингээ хоёулаа ихэртэй ижилхэн H2, N2, O2, ботор 2, хлор 2, бром 2, йод 2 гэх мэттэй яг ижилхэн химийн элементүүд хоорондоо холбогдсон байх юм бол туйлгүй ковалентийн холбоо. Туйлтай ковалент гэхээр яаж байгаа вэ хүүхдүүдээ? Хоёр өөр хим. Хоёр өөр металл биш тийм ээ. Хоёр өөр эмэгтэй хүүхдээ байгаа сте тий. Хоёр өөр металл биш хоорондоо холбогдоод ингээд найдалж явах юм бол ковалентийн туйлтай холбоогоор холбогджээ гэж үзнэ. За металлын холбоо гэхээр хоёр эрэгтэй хүүхд хоорондоо найзалж болох уу? Болно. Тийм хоёр эрэгтэй хүүхд хоорондоо найзалж болно. За энэ хоёр ингээд бото болдоо гэх хоёр өөр хүүхд байна гэж бодъё. Алт мөнгө хоёр. Алт мөнгө хоёр нийлээд хайш үүсгэх нь металлын холбоо. Алт зис хоёр нийлээд хайш үүсгэх нь металлын холбоо. Алт мөнгөө өстэй нийлсэн хайшийг амилгам гэж нэрлэдэг. Амилгам бас металлын холбоогоор холбогддог юм байна. За доотлогын ихэр хүүхдүүд хоёр ижилхэн алтны молекул хоорондоо нийлсэн байгаа гэсэн үг. Алт ингээд дангаараа байх юм бол аврум металлын холбоотой. Мөнгө дангаараа байх юм бол яах нь вэ? Цаана дандаа ижилхэн мөнгнүүд хоорондоо холбогдсон байгаа гэсэн үг. Бас аргентум металлын холбоотой. Төмөр никель гэх мэттэй дан металлуудаас металлын холбоогоор холбогддог байх нэ. За эндээс асууж явах хэрэгтэй байна уу? Зүйл байна уу хүүхдүүд минь? Байхгүй. За тэгвэл хүүхдүүд минь энэ хэсгийг дэвтэр дээрээ сайхан зураад бичээд тэмдэглээд явуучих юм шүү. Эрэгтэй эмэгтэй хоёр хүүхд хоорондоо найз байлаа. Металл биш хоёр хоорондоо одоо тэ найзууд холбогдсон байна. Ионы холбоо. За хоёр өөр эмэгтэй хүүхэдтэй за ингээд цэцгээд улмаа хоёр ч юм уу те. За жишээ нь Эмма Мишель хоёр ч юм уу те. Ингээд хоорондоо найз байлаа гэж бодъё. Тэгэх юм бол яах нь вэ? Хоёр өөр металл биш элемент байх юм бол туйлтай ковалентийн холбоо. Хоёр ижилхэн металл биш ихэр хүүхдүүд байж болно шүү дээ. H2, N2, O2, ботор 2, хлор 2, бром 2 те. Яг ижилхэн хоёр металл биш элемент хоорондоо нийлжсэн байх юм бол туйлгүй ковалентийн холбоо. За хоёр өөр металл биш хоорондоо нийлжсэн металл хоёр өөр металл хоорондоо нийлжсэн аль эсвэл хоёр ижилхэн металл хоорондоо нийлжсэн байх юм бол бас металлын холбоотой гэж үздэг байх нэ. Орой минь хүүхдүүдээ. Орой минь тагшаа. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ химийн холбоо гэдэг нэртэй хичээлийг үзэх нэ. Химийн холбоо. За тэгэхээр үейлэх системд бол 118 химийн элемент байдаг шүү дээ. За тэр химийн элементүүд бол хоорондоо холбогдно. За тэгээ хоорондоо холбогдоод юуг бий болгодог вэ гэхээр химийн холбоо гэдэг зүйлийг бий болгодог. За тэгсэн чинь хүүхдүүдээ хардаа энэ дотор те юутай ч уралд ордоггүй өөр ямар нэгэн химийн элементтэй нэгддэггүй. Химийн элемент гэвэл ямар элемент байна вэ? Инертийн хийнүүд. Яг зөв. Инертийн хийнүүд. За тэгэхээр инертийн хийнээс бус тийм ээ металл биш ампотер элементүүд болохоор яах нь хоорондоо нэгдэж нийлдэг юм байна. Хоорондоо нийлээд яах нь химийн холбоо гэдэг зүйлээр л
холбогддог юм байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ те ямар химийн элементүүд хоорондоо холбогдсон бэ гэдгээс хамааруулж химийн холбооны төрлүүд гэж гарч ирдэг. Тэр төрлүүдийг үзлэнэ. За химийн холбоо гэж гарчиг тавьж байгаа хүүхдүүд минь энэ зураг авчих юм шүү. Дийлэн хүүхдүүд бол яагаад эрэгтэй эмэгтэй хүүхдэр зурсныг нь бол мэдж байгаа ах тийм ээ. За металлыг яагаад эрэгтэй хүүхдэр зурсан бэ? Металл ямар шинж чанартай бэ? Металл дамжуулдаг, цахилгаан дулаан дамжуулдаг учраас. За, сайн байна. За, металл бичиг болохоор бид нар ямар хүүхдэр зураад байгаа хэлээ? Эмэгтэй. Ампутер элемент буюу металлоид ямар шинж чанартай билээ? Металл биш хоёулынхын шинж чанар үзүүлдэг. Яг зөв, аль алийнхаа шинж чанарыг үзүүлдэг. Инерт? Сая хулан хэлсэн тийм. Юмтай уруулд ордоггүй. Ямар ч юм идэх байхгүй. За, ийм шинж чанартай байна. За, тэгээд хүүхдүүдээ элемент болгоно гэхлээр те гадаад давхраандаа 8 электронтой болохыг ирмэлцэж байдаг. Тэгсэн чинь угаасаа гадаад давхраандаа 8 электронтой элементүүд гэж бас байгаа те. Ямар элементүүд вэ? Цаанаасаа 8 электронтой. Инерт. Яг зөв. Инерт. За, тэгэхээр инертээс бусад металл биш ампутерууд болохоор гадаад давхраандаа 8 электронтой болохыг ирмэлцэж байдаг. За, тэгээд гадаад давхраандаа 8 электронтой болохын тулд хоорондоо холбогддог юм байна. За 8 электронтой болчих юм бол түүнийг батжилтай төлөв гэж хэлдэг. Батжилтай төлөв. За жишээ нь натрий хамгийн гадна давхраандаа 1 электронтой байлаа. Холоор гадна давхраандаа 7 электронтой. Натрий өөрийнхөө 1 электроныг холоорт өгөөд холоор 8 электронтой болж байна тий. За харин натрий болохоор яах нь гадаад давхрааныхаа 1 электрон холоорт өгчгөр дотнолынхын давхраанд хэдэн электрон байна хүүхдүүдээ? 2 дахь давхраанд нь 8. Тэгэхээр хоёулаа бүрдээд тэгээд батжилтай төлөвт орж байна гэсэн үг байна. За ингэж батжилтай төлөвт ордог. Холоор л гадаад давхраандаа 7 электронтой байсан. Натрийтэй нэгдээд натригийн 1 электроныг өөртөө авлаа 8 боллоо. Натрий болохоор яах нь хамгийн гадна талынхаа давхраанд 1 электронтой байсан. Тэр нэгийг өөр элементэд өгчөж байгаа юм. Тэгэхээр дотнолынхаа 2 дугаар давхраанд 8 электронтой. Ингээд 8 электронтой болчихж байгаа. Элемент болгоно гадаад давхраандаа 8 электронтой болохыг батжилтай төлөв гэж хэлдэг юм байна. За тэгэхээр хүүхдүүд минь энэ слайд дээр байгаа тийм ээ. Энэ зургуудыг зураад энэ өгүүлбэрүүдийг тэмдэглээд энэ доотлын атомын бүтцийг бас зураад авах юм шүү. За хүүхдүүд минь эндээс асууж тодруулах зүйл байна уу багшаасаа? За дараагийнхаа хэсэг рүү орлоо. За дараагийнх нь бол хүүхдүүдэд бүр амархан ус төрөгчийн холбоо гингүүд органик нийтлүүд орж ирдэг. За энэ дотор байгаа зарим хүүхдүүд бол органик химийг үзээгүй байгаах. Бид нэр одоо удахгүй тий органик бус химээ үзэж дуусчаад органик хим гэж үзнэ. Органик хим нь болохоор ихэвчлэн нүүрс төрөгч ус төрөгч суурьтай бодисууд байдаг. Цууны хүчил, спирт, мөс. За мөс жахав бид нар мэднэ шүү дээ тий H2O N гэхэд. За органик нийтлүүд бол яах нь ус төрөгчийн холбоотой байд юм байна. За донор акцепторын холбоо гэж донор гэдэг чинь өөрийнхөө альва зүйлийг бусдад хандуулдаг хүний хэлдэг шүү дээ тий. Одоо цусны донор гингүүд яах нь өөрийнхөө цусыг бусдад одоо ингээд өгч буян болдог хүмүүс. За тэгэхээр донор акцепторын холбоо гэхээр донор гэдэг нь өгөгч, акцептор гэхээр авагч. Нэг нь электрон өгөөд нөгөөх нь авдаг энэ холбоог болохоор донор акцепторын холбоо гэж хэлдэг. За аммоний катион тэ агуулсан нэгдлүүд анионтой нийлээд донор акцепторын холбоогоор холбогддог юм байна. За донор акцепторын холбоог болохоор их сургуульд бол бүр дэлгэрэнгүй үздэг. За ахлах сургуулийн төвшөнд болохоор ионы холбоо, ковалентийн туйлтай туйлгүй холбоо. За тэгээд металлын холбоог бол үздэг. Дээр нэмээд ус төрөгчийн холбоо бол заримдаа орж ирдэг. Ус төрөгчийн холбоогоор л органик нэгдлүүд холбогддог юм байна. За дээрээс нь мөсний молекул бас ус төрөгчийн холбоогоор холбогддог юм байна. Мөс гэдэг нь H2O
n дахин буюу маш олон дахин байгааг илэрхийлдэг ажээ. За 5 төрлийн химийн холбооны талаар л ерөнхийд нь үзчихлээ. За тэгэхээр хүүхдүүд одоо энэ хэсгийг үзье. Химийн бодис болгоно шүү дээ, өөр шинж чанартай байдаг. Өөрөөр хэлбэл шүү дээ, тийм ээ, натрий гэдэг химийн элемент анх байж ирснаасаа натрийн хлорид болчхороо өөр шинж чанартай. За энэ яг юуг хэлээд байна вэ гэхээр натрий гэдэг химийн элемент анх байхдаа ингэж хутгаар зүсэж болдог зөөлөн металл байдсан байна л та. Мөнгөлөх цагаан өнгөтэй хутгаар зүсэж болдог зөөлөн металл байдаг. Бид нар бол үр дүн нь натрид туршил зөндөө үзчихсэн шүү дээ, тийм ээ. За дараагийнх нь болохоор холоор шар ногоонгийн хортой бүр ингээ химийн зэвсэг гэж нэрлэдэг те үнэрлсэн хүмүүс хордож нас барах эрсдэлтэй. За тэгэхээр хутгаар зүсэж болдог зөөлөн металл усан дотор хийхээр гал гардаг, устдаа урвалд ордог. Энэ маш хортой H2 нийлчээрээ натрийн хлорид буюу хоолны давсыг үүсгэдэг. За хоолны давсыг үнэрлсэн хүн шууд ингээл хордоол те ухаалтж унаал амь насанд хүрэх эрсдэлтэй юу? Хоолны давсыг үнэрлвэл Эрсдэлгүй. Эрсдэлгүй. Уул нь ингээ холоор л тийм эрсдэлтэй хий те. Тэгээд натрийн хлорид олчхороо тийм эрсдэлгүй байх нь шүү дээ. За хоолны давсыг ингээд хутгаар зүсээд усан дотор хийвэл шууд гал гарах уу? Натрий бол тийм шинж чанартай шүү дээ. Натрийн хлорид тэр шинж чанар байна уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр хардаа хүүхдүүдээ хоёр химийн элемент анх ямар шинж чанартай байх нь бол хамаагүй хоорондоо нийлчээрээ шал өөр шинж чанартай болчихдог юм байна. За тэгэхээр атомуудыг тогтоон барьж байдаг таталцлын хүчийг нь болохоор химийн холбоо гэж нэрлэдэг. Энэ химийн холбоогоор атомууд хоорондоо холбогдчих юм бол байна шүү дээ. Анх ямар шинж чанартай байсан нь бол хамаагүй өөрийн онцлог шинж чанарыг бол бий болгох юм байна. Шал ондоо шинж чанарыг бол бий болгож болдог гэсэн үг. Хортой байж байгаад хоргүй болж болдог, хоргүй байж байгаад хортой болж болдог. За тэгээд 5 төрлийн химийн холбоогоор хоорондоо холбогддог. Хүүхдүүд минь энэхүү слайдыг дэвтэр дээрээ бичээд тэмдэглээд авчих юм шүү. Химийн элементүүд бол хоорондоо холбогдоод шал өөр нэгдэл гэдэг зүйлийг бол бий болгох юм байна. Ингээд дандаа элементүүд нийлээд нэгдлийг болгож байгаа шүү дээ, тий? Нэгдэл нь болохоор шал өөр шинж чанартай байж болдог юм байна. За тэгээд дараа нь энэ дотлын хэсгийг бас бичиж авъя штэ. Атомуудыг тогтоон барьж байдаг таталцлын хүчийг химийн холбоо гэж нэрлэдэг гэдэг. Харьцангуй цахилгаан сүрэх чанар гээд дид гарчгийг дэвтэр дээрээ тэмдэглээрэй хүүхдүүд минь. За тэгэхээр хүүхдүүдээ харьцангуй цахилгаан сүрэх чанар гэдэг нь одоо нөгөө химийн холбоо бий болж байгаа шүү дээ. Жишээ нь энэ дээр натрий болон хлор гэдэг химийн элементүүд нийлээд натрийн хлоридгийн химийн бодисыг бий болгож байгаа шүү дээ. За тэр химийн бодисыг бий болгохдоо одоо ингээд ионы холбоо, ковалент холбоо, металлын холбоо, ус төрөгчийн холбоо, донор рецепторын холбоо гэх мэттэй ийм химийн холбоонуудыг бол ингээд элементүүд хоорондоо нэгдээд бий болгохдоо харьцангуй цахилгаан сүрэх чанар гэдэг зүйлийн талаар бол яригддаг. Харьцангуй цахилгаан сүрэх чанар ихтэй элемент нь шүү дээ, тийм ээ. Бусад элементийг өөртөө татах чадвартай байдаг. За өөртөө татах чадвар гэж яг юуг яриад байгаа юм бэ хэрэг шүү дээ, тий. Одоо энэ дээр аль нь илүү электроныг өөртөө татаж нэгдүүлж аваад байна вэ? Ус төрөгч нь үү, хүчил төрөгч нь үү? Хүчил төрөгч. Тийм, хүчил төрөгч өөртөө ингээд элементийг нэгдүүлж татаж аваад байгаа ч тий. Тэгэхээр хүчил төрөгч яаж ингэж авдаг шинж чанартай юм бэ гэхээр тий. Харьцангуй цахилгаан сүрэг чанар ихтэй. Харьцангуй цахилгаан сүрэг чанар ихтэй элементүүд шүү дээ тий. Металл биш шинж чанартай байдаг. Өөрөөр хэлбэл металл биш чанар шүү дээ, тийм ээ, өндөртэй байдаг гэсэн үг. Чанар өндөр. Металл биш шинж чанар ихтэй элементүүд бол харьцангуй цахилгаан сүрэг чанар нь их байдığım байна гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. За одоо энэ дээр ингээ харьцангуй цахилгаан сүрэг чанар харагдаж байна. Electronegativity гэж нэрлэдэг.
Electronegativity гэдэг нь харьцангуй цахилгаан сөрөг чанар гэсэн утгатай үг ажээ. За тэгэхээр хүүхдүүдийн фотор гэдэг элемент болохоор шүү дээ харьцангуй цахилгаан сөрөг чанар нь 4 байдаг. Үеийн системд байгаа хамгийн өндөр харьцангуй цахилгаан сөрөг чанартай элемент гэх юм бол фотор юм байна. Фотор. За эсвэргээр одоо тэгэхээр энд харьцангуй цахилгаан сөрөг чанарыг за багш нь энд хэлчихье. Аваад ирье. Самбар дээрээ аваад ирье. За ингээ фотор гэдэг элемент бол энэ дээр хамгийн өндөр харьцангуй цахилгаан сөрөг чанартай байдаг. За энэ харьцангуй цахилгаан сөрөг чанар их. За нөгөө манай инерт элементүүд бол 90 харьцангуй цахилгаан сөрөг чанар бараг дийлэнх хэвтэн байхгүй шүү. Яа тэгвэл харьцангуй цахилгаан сөрөг чанар гэдэг чинь бусад химийн элементтэй нэгдэхдээ хинэн электроныг өөхий хинэн электроныг авахыг гэдэг дээр яригдж байгаа шүү дээ. Инертүүд болохоор бусад химийн элементтэй нэгдэх чанар ер нь бол байхгүй тий. Учираас харьцангуй цахилгаан сөрөг чанараа л яг нэг инерт элементүүдэд бол бараг маш бага илэрдэг ээ. Харин харьцангуй цахилгаан сөрөг чанар хинт хамгийн их байд юм бэхээр металл биш элементд бол хамгийн их байдаг. Металл бишүүд л яг нэг харьцангуй цахилгаан сөрөг чанар маш өндөртэй юм биш үү? Тэгэхээр харьцангуй цахилгаан сөрөг чанар урдаасаа хойшлох тутам ихсдэг ээ. За доороосоо дээшлэх тутам харьцангуй цахилгаан сөрөг чанар бол ихсдэг. Харьцангуй цахилгаан сөрөг чанар их байх тусмаа металл биш шинж чанартай байдаг юм байна. Эсвэргээрээ дээрээс доошоо за тэгээ хойноос урагшаа байх тусам металл чанар бол ихсдэг ээ. Өөрөөр хэлбэл харьцангуй цахилгаан сөрөг чанар бол бага байдаг гэсэн үг. Бага. За ийм байт юм байна. За тэгэхээр яг нь харьцангуй цахилгаан сөрөг чанар бол металл биш тал руугаа их, металл тал руугаа бага байдаг юм байна. За тэгээд нэгдэлтээр харьцангуй цахилгаан сөрөг чанарын зөрүү гэж тооцоолдог. Харьцангуй цахилгаан сөрөг чанарын зөрүүг тооцоолохдоо ингээд H2S гэдэг нэгдэл байгааз тэгэхээр яг нь S-ийн харьцангуй цахилгаан сөрөг чанарыг нь харнаа. S дээр харьцангуй цахилгаан сөрөг чанар нь хэд вэ нөхдүүдээ? 2.5. Оо 2.5. За ус төрөгч дээр хэд вэ? 2.1. Энэ 2.5, 2.1, 2-ын хоорондын зөрүү нь ингээд 0.4-гээ гараад ирж байгааз за энэ зөрүү нь болохоор ингээд тухайн элемент маань ямар химийн холбоогоор холбогдсон бэ? Элементүүд маань ямар химийн холбоогоор холбогдсон бэ гэдгийг бол илэрхийлж өгч болдог юм байна. За тэр хүүхдүүдийн H2S гээд H2 шиг байх нь бол хамаагүй шүү. Зүгээр ус дөрвч хөхөр хоёр л хоорондоо холбогдсон гэл тэр хэдэн шиг байх нь бол хамаагүй тэр хоёр химийн элементийн цахилгаан сөрөг чанарыг харж байгаа л хооронд нь хасчт юм байна. Жишээ нь кальци О гэдэг дээр цахилгаан сөрөг чанарын зөрүү нь хэд гарч ийн вэ? За кальци энд 1 гинэ. Хүчил дөрвч энд хэд гэж юм? 2.5. Яа 2.5. 3.5-аас 1-ийг хасаад 2.5 гарч байгааз за дараа нь магний холоор 2 гинэ. Энэ дельта хаппа гэж үгтэй хүүхдүүдээ. Хаппа гэдэг нь шүү дээ харьцангуй цахилгаан сөрөг чанар гэдэг утгыг илэрхийлж байгаа юм. Ингэж тэмдэглээд ингээд очиж явах юм бол хаппа гэсэн тэмдэг. Энэ болохоор харьцангуй цахилгаан сөрөг чанар гэдэг одоо тий энэ үгийг бол илэрхийлж байгаа тэмдэг юм байна. За холуурын харьцангуй цахилгаан сөрөг чанар хэд байна вэ? 3. За магний хэд байна вэ? 1.2. Зөрүү хэд вэ? 1.1. 1.8. За ингэж бол зөрүүг нь тооцоолдог шүү хүүхдүүд минь. За тэгээд ингэж зөрүүг нь тооцоолох нь ямар утгатай юм бэ гэхээр шүү дээ цахилгаан сөрөг чанар маань ингэдэг. Дельта хаппа нь 1.5-аас их байх юм бол ионы холбоотой. 1.5-аас бага байх юм бол ковалентийн түлхтэй холбоотой. За тэгтэй ойролцоо ер нь бараг тэг гарч явах юм бол ковалентийн төвөлгүй холбоотой гэж ингэж үздэг. Өөрөөр хэлбэл харьцангуй цахилгаан сөрөг чанар хаппагийн зөрүүгээр нь яг ямар химийн холбоотой юм бэ гэдгийг баталгаажуулдаг юм байна. Одоо ингээ металл биш холбогдно гэд
За тэр бол ингээ хамгийн анхны шалгуур те. Дараа нь харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүүг гаргаж ирээд за яг батлагдчих юм бол тэгээд яг нэг юуны холбоотой, ковалентийн төлөлтэй холбоотой, ковалентийн төлгөө холбоотой гэд ингээд тодорхойлоод явдаг байх нэ. За тэр хүүхдүүд минь энэ хэсгээс бичээ тэмдэглээд авчих юм шүү. За тэгээ хоёр химийн элементийн аль цахилгаан сүрэг чанар ихтэй элемент нь ард талдаа бичигддэг. Жишээ нь одоо энэ дээр натрийн фторид гэдэг нэгдэл байгааз тэгэхээр натригийн цахилгаан сүрэг чанар нь 0.19. За фторих болохоор 4. Дөрөвтэй харах нь тоо байдаг. За тэгэхээр яах нь вэ? Жишээ нь одоо натрийн хлорид тэгэхээр натрийн 0.9 хлор 3. Тэгэхээр цахилгаан сүрэг чанар аль ихтэй элемент нь ард талдаа бичигдээд байгааз багтаа элемент нь урд талдаа бичигдээд явд юм байна. Жишээ нь H хлор гэж бичсэн байдаг те. H-их болохоор 2.2, хлорих 3 байдаг. Тэгэхээр цахилгаан сүрэг чанар ихтэй элемент нь ард талдаа, багтаа элемент нь урд талдаа гэх байдлаар нэгдлүүдийн томьёо бичигддэг ажээ. Гэрийн даалгаварт дараах хоёр дасгалыг авчлаарай хүүхдүүд минь. За өнөөдрийн хичээл нь ингээд дуслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.